Монгол Түмний уламжлалт сар шинийн баяр нь Ахмад наснаа хүндэтгэх өвөг дээдсийнхээ үн сургаалыг өвлүүлэн уламжлуулах эрхэм баяр билээ. Энэхүү баярын өдрүүдээр гэр бүлээрээ эв нэгдэлтэй халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн зэрэгцээ хүүхэд бүрийн аюулгүй байдлыг хангах нь томчууд бидний үүргүүлээ. Ахуйн аслаас урьдчилан сэргийлье. Халуун тогоо уртсагт цэргийг хүүхдийн гар хүрэхгүй газар байршуулж, залгуур, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг шалган, халтаргаа гулгай ихтэй үед гадаа хүүхдэд тоглоулахгүй байхыг анхааруулж байна. Хүүхэд бүрийг хараа хяналттай байлгая. Баярын өдрүүдээр айл хэсэх зочин гичин ихээр ирсэн үед бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх. Замтай өрийн ослоос урьдчилан сэргийлье. Гарцаар гарахдаа хүүхдээ хөдөлж гарах, хамгаалтын бүсийг хэрэглүүлэх, орой үдэс хүүхдээ ганцааринг гаргахгүй байх. Хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангая. Чихэр, самар зэрэг хатуу бүтээгдэхүүнд хахахаас сэргийлэх, чихэрлэг их бүтээгдэхүүн хэрэглэхээс сэргийлэх, мөн хүүхдийнхаа ямар хүнснээс ашигтай эсэхийг анхаарах хэрэгтэй. Мөн хүүхдийн дэргэд арх согтууруулах хундаа хэрэглэхгүй, зөв үлгэр дуурайл үзүүлдэг эцэг их байцгаая. Бага насны хүүхдийг танихгүй хүнтэй хамт явуулахгүй байх, малд ганцаарингийн явуулахгүй байх, мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гадагш явуулахгүй байх зэргийг анхаарах хэрэгтэй. Өвөг дээдсийнхээ үр хүүхдээ хайрлан хамгаалах нь төр ёсны эхлэл хэмээх сургаалыг эрхэмлэн хүүхэд бүрийг анзаарч хамгаалан осол эрсдэлгүй, халуун дулаан, эрүүл аюулгүй сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлээрэй.